14 хоног өнгөрлөө. Тэгээд яг үннийг хэлэхэд өнөөдөр нэг жоохон тиймэрхүү. Яг жоохон ядраал дарааны чигсээр гал бараг шөнийн 12 цаг болж байгаа тийм хийдэм үү гэж бодлоо. Нэгэн тавьсан зорилго юм чи одоо тэгэл яаж буцаж чадах вэ? Дараа нь нэрлүүлээ шүү дээ. Манай мэрэгч. Хана мэрэгч. За guys би одоо гадаа явж байна. Тэгээд би энэ камерыг яаж барихаа мэдэхгүй байна. Ямар ч би барай л юм. Тэр гадаа. Эрдэнтийн овонг ер нь их юм бодоод болохоор ганцаараа алхмаар санагддаг зарим үед. Тэгээд яг тэ ойлоо. Би ингээд өөрийнхөө талаар нэг юм ойлгосон л доо. Энэ юу гэхээр би зүгээр л надад ер нь яг сошиал медиа эдгээр ерөөсөө зохихгүй юм шиг санагддаг. Зөв ингэ бодоод үзэхээр чи бүр амар удаан тэр зүйл амар их мэдээллийг толгой руугаа оруулаад тэгээд яг зүгээр чимээгүй ганцаараа байх цаг ерөөсөө гардггүй юмсыг санагддаг болчдөг. Яг л би айгүй хурдан донтдог байхгүй юмд. Тэгээд Instagram, TikTok орохороо бүр галзуурчдیں۔ Амар сайн уу. Та нартай яаж бодогдгийг бол мэдэхгүй. Гэхдээ надад бол яг тиймэрхүү байдаг. Тэгээ би зүгээр л сошиал медиагаа устгаал, Instagram устгаал, бүх юм устгаа зүгээр л тарцаа шиг юм дурмаар байгаа. Амар тий. Тэнэх амар бол биш л тий. Зүгээр л та мэдж байгаа л гэдэг. Төсөөлөд үзэхэр гоё байх хэвчээ. Байгальд гараал янзын уул муулан дээр хөссөн үедээ гаргал. Тэгээ мөнгөөр дутхгүй л ер нь юмар дутхгүй л ахыг хүсэж. Ирэх чөлөө гэдэг зүйл. Миний хувьд хамгийн чухал зүйл. Тэгээд би ер нь ганцаараа явж байхдаа ер нь их амьдрал боддог дөө. Ямар ч лээсэн би ямар ч асуудалд толорсон зүгээр л эрэг талаас нь хараад тэгээд асуудлыг бол хайж явахгүй, үл ойшоохгүй, толж ижил би тасна гэж боддог. Тэгээд энэ бичлэгийг ашиглаад та хэд гадагшаа гараад чимээгүй газарт очиод зүгээр л өөрийнхөө юу мэдэрч байгааг анзаарахыг хүсмээр байна. Зүүч гэмээр нэг тиймэрхүү л байв. Яг зарим өдрүүдэд нэг тийм хиймээргүй санагдаал тий. Яах гэж энэ хэрэггүй юм ихлүүлвэ л гэж бодсон. Би ингээд бууж хөвсөд байгаа ч гэсэн нэгэн л одоо тэгээд хэлсэн юм чинь хийл гэж бодоод хийгээд байсан. Тэгээд эхний 7 хоног юм уу эсвэл эхний 10 хоногт надад нэг гой санагдахгүйсэн байхгүй юу? Яг л би ингээд ерөөсөө хиймээргүй санагдаад. Тэгээ 12 юм уу 14 дугаар хоног дээр нэрэл
явахаар яг гоё нэг юм дуртай болоод ирж байгаа юм шиг тий. Одоо ингээд жишээлбэл бясалгал хийх юм бол айгүй тийм 50 мэдрэгтэй л. Яг хагасаа бүтсэн болгонгот бүр амар тайван байхгүй. Хичээл байхгүй болохоор нөгөө нэг сул цаг айгүй их гараад тэгээ тэрүүн дээр их ажиллаж болоод байгаа. Тэгээ хамгийн хэцүү байсан зүйл гэх юм бол яг өдөртөө тэр зүйлээ ингээд тааруулж оруулах яг тэ амар хэцүү байсан. Яг л өглөө ингээд хичээлдээ явах гэхээр амар яарад хийж чадахгүй ч юм уу тий. Тэгээ ингээд өдөржингөө завгүй байж яжгаад орой орж ирээд амар ядарсан. Ядарсан юм чи ингээд бүр лайлаа гэдэг хайчмаар байгаа. Тийм айгүй их байсан. Тэгээд ямар ч гэсэн амар бага юм хийж байгаа ч гэсэн өөртөө бол талархаж байна. Ягаад гэвэл би өөрийгөө сайжруулъя л гэж бодоагүй л ийм зүйл эхлэх хэрэггүй байсан. Тэгээд одоо ямар ч үр дүн гарахгүй байгаа ч гэсэн ирээдүйд гарах болтгой л гэж би бодож байна. Тэгэл болно доо. Нэг тиймэрхүү л байна. Яг тэгэл хамт явж ийл байвал гоё шүү дээ. Тэгээд баяртай.